За дахин мэдчилж байна үзэгчтэй. Яг одоо та бүхэнд Монголын оюутны спортын 5 дугаар наадам аваргын төлөө тоглолтыг шууд дамжуулан хүргэж байна. Талбай дээр Монгол Улсын их сургуулийн шонхрууд, их засаг олон улсын их сургуулийн бүрэгдүүд бэлэн болсон. 3 дугаар үеийн тоглолтыг эхлүүлэхэд бэлэн болсон байна. За тоглолтын эхний агас 46-38 Монгол Улсын их сургуулийн илүүтэй өндөрлсөн. За эхний агаст Мөсийн баг илүүргэсэн ч гэсэн их засаг олон улсын их сургуулийн баг бол 3 дугаар үе дээр оноог ойчуулж ирэх нь ойлгомжтой байх гэж бодож байна. За их засгийн довтлогоо шууд нэгээр довтолсон довтлогоо оновчтой. Мичтэр чи ухаалаг дамжуулал мөнх өдрийн найдвартай төгсгөл байлаа. За их засгийн мичтэрж бол мэдрэмжийн тулцсан тоглож гэж хэлж болсон доо. Багийнхныг хаана байгааг маш сайн мэдэрдэг. За тэгээд ухаалагч тоглолттой, ур чадвар өндөртэй. Үзүүштэй тоглолттой тоглогчдын нэгтэй. За доор Сүхүйг Санчрын эсрэг Сүхүйгийн довтлогоо оновчтой. За биеийг хүчний тоглолтоор арай илүү байх учиртай тэрийг ашиглаад Сүхүйг багийн 42 дахь оноо авчирлаа. За сая тоглолт эхлээд хэлж дуусаагүй байтал 4 онооны зөрүүтэй болгоод ойртуудад ирсэн. Гэхдээ нөгөө талд нь Санчир 3 онооны шидэлтийг оновчтой болгож байна. За яалтч өндөр төвчний шидэгчлээ Санчир бол. Хэрнэлээ жамцын довтлогоо оновчгүй болсон. Их засаг олон улсын их сургуулийн довтлогоо. Мичт орж хос 2. Ямуси хамгаалт давгүй шилжсэн. За золжороо самраас аваад Монгол Улсын их сургуулийн довтлогоо. Зол жаргалын бөмбөг таслагдсан Сангдоо. Үлдээсэн Миждоржийн ганган дамжуулалт байлаа. За харамсалтай нь мөнх өдөр довтлогоо алдчихлаа. Зол жаргал задлсан. За Санчир чидэх зай өгсөнгүй. Мөнх төрийг сулдаа шидүүлсэн. Шидэлт оновчгүй. За Миждорж хурдан довтлогоог эхлүүлж байгаа. Довтлогоо нь оновчгүй. Сая тэнцвэр авалтад ихэнхүү довтлогоо ичлээ дээ. Мөсийн багийн довтлогоо Санчир 3-аас шидэлт оновчтой. 2 дараа алсан хоолын зай шидэлт. За Санчирын шидэлтүүд ч шийдвэрлэх үед яг тоглолтын хэрэгтэй мөчд бол найдвартай байдаг.
Ирмүн заяа задлсан. Нөгөө цэгээс дахиад шидсэн. Санчрын 3 онооны шидэлт оновчтой. За Мөсийн шонхрууд өндөр дүүлэн нисэж байна да. Онооны хавцаа 52-42 болсон. За давхар хамгаалт очоод их засгийн тоглоом. Мижид өрж. Доор шахсан мөнхч өдрийн тоглоом дээр хаалт амжилттай болсон. За Мөсийн багийн яалтчгүй сэргээгч багийн цэник нэмэгч тоглогч нь Санчир юм байна. 3 дараалцаалын зайшид дүнхээр гайхалтай байлаа. За дахиад Санчирын гарт өмбөг очсон. Залуун аваа задлсан. Ирмүн заяа 3 аш шидсэн шидэлт оновчгүй. За их засаг олон улсын сургуулийн бүрэгдүүдийн тоглоом. За жигүүртүүдийн тулаан талбай дээр явж байгаа. Бүрэгдүүд шонхруудын тулаан. Сангидо Баянгар аймгаас гисэнгийн гараагаа эхлүүлж исэн тоглогч. Багийн 42 тоног авчирлаа. 44 тоног авчирлаа. Зол жаргалын тоглоом оновчгүй болсон. За өөрөө багт амгийг үлдээчлээ. За солилцоо захиалагдаад Монгол Улсын их сургуулийн шонхруудын бүрэлдэхүүнд төгөлдөр талбайд орж ирсэн. Их засаг олон улсын их сургуулийн багийн бүрэлдэхүүнд Баттүр талбайд орж ирлээ. За Мөс бол тоглооныхоо найруулагчийг өөрчилчлөө. За харин их засаг олон улсын их сургууль бол тоглоом дээрээ бас Баттүрийг оруулаад ирж байгаа болоо да. Дундаа шидсэн шидэлт оновчгүй. Мижид өрж урд дамжуултыг өгсөн. Сангидо 3 шидсэн шидэлт оновчтой. Сайн шиддэг тоглогч шүү дээ. Баянгар аймгийнхаа багаас сонирхогчийн лигийн тэмцээнд тоглож Сангидо гэдэг залуу өөрийгөө харуулсан. За удмаар их засаг олон улсын их сургуулийн бүрэлдэхүүнд бол багтсан. Мөнхч өдрийн дамжуулалт төгөлдөр зол жаргал 3 шидээ шидэлт нь оновч бай. Самраас мөнхч өдөр өмгий явсан. Их засаг олон улсын их сургуулийн тоглоом. Мижид өрж доор дамжуулалт мөнхч өдөр шахаа явуулсан тоглоом оновчгүй. За алдаа арсан. За тоглолтын 3 дугаар үеч ширүүхэн эхэлж байна да. За өрсөлдөөн бол яг 3 дугаар үеэс ингээд чангараад явах нь ойлгомжтой. За тоглолтын эхний 2 үе ерөнхийдөө хэмнэлээрээ үргэлжиждэг бол 3 4 дугаар үе тактикийн тулаан сэтгэл зүйн тулаан үргэлжилдэг. Задлаад өгсөн сүх үеиг төгөлдрийн эсрэг Сангидо 3 шидсэн шидэлт нь оновчгүй. Самрын төлөө тэмцэл баяр билэг өмгийг аваад хурдан тоглоом эхлүүлсэн. Доор Батэрдэн лөө өгсөн босоод байсан. Санчир задлчлаа. Баяр билэг 3-аас баяр билгийн шидэлт оновчгүй. За их засаг олон улсын их сургуулийн багаас их баяр мөнхч өдөр гэсэн тоглогчд нь бас тун утахгүй талбайд орж ирэх байх. Тэгэхээр самбартаа бас илүү гоё болж ирэх байхаа. Баттүр үндсэн довтлогоо хийгээд за хөргсөн довтлогоо оновчгүй. За тоглолтын хэмнэл одоо л нэг баг зэрэг намжиж ин да. 3 дугаар үеийн эхлэлийг 2 баг маш өндөр темптэй эхлүүллээ. Төгөлдөр доор дамжуултыг өгсөн. Батэрдэн мөнхч өдөр эсрэг. За мөнхч өдөр талбайд байсан юм байна. Батэрдний ганган дамжуулт. Мөнх төрийн оноо байсан. За сүхүйг бүр залаад ороод ирсэн. Дамжуултанд таслагдсан. Сая далдгуу тоглогч байсан учраас шууд давхар очичдгэн зүв болчлоо одоо төгөлдрийн хэвд. За Батэрдэн хамгаалагчийн хөлнөөс гаргачуу. За хамгаалагчийн хөлнөөс гаргаж чадсан юм байна. За их засаг олон улсын их сургууль бүрэгдүүд багийн бүрэлдэхүүнд солилцоо хийгдээд их баяр талбайд орж ирж байна. За мөн хос баяр талбайд орж ирлээ. За одоо их баяр ороод ирэнгүүт бас их ухаалаг тоглолтыг бол хийгээд байсан өмнөх тоглолтууд дээр. Санчир 3-аас шидсэн оновчтой. Энэ залуу алдна гэдгийг үнэхээр мартчихсан байна. 60-47 болсон. Их засаг олон улсын их сургуулийн тоглоом.
Батүр задлсан Мижидоржийн шидэлт оновчгүй. За Мөсийн хэмнэлээр тоглолт ерөнхийдөө үргэлжлээд эхэллээ. За их засгаас нэг хариуц цохилт бас хэрэгтэй байна. Батүр Мөнх өдрийн эсрэг Бат Эрдэнэ. За Мөнх төрийн тоглоом оновчлаа. За Бат Эрдэнэний дамжуултууд бас их гоё болоод байна. Бат Эрдэнэ Мөнх Эрдэнэс 2 тоглогч, Мөнх төрөөс 2 тоглогчийг харилцсан тоглолт бол тун сайн болоод эхэллээ. Доор их хоёр. Батүр буцаагаад их хоёр дамжуулалт. Эргээд дундаа шидсэн их хоёрын шидэлт оновчгүй. Монгол Улсын их сургууль шонхрууд багт хүмүүс шилжсэн. Баяр үлэг. За төгөлдөр заслооны эсрэг тал руу гоё хууралт байсан. Довтлогоо оновчтой. За Мөсийн багийн хамгийн дуршлагатай тоглогч төгөлдөр багийн 64 дахь оног авчирлаа. Бат Эрдэнэ бөмбөгийг тасалсан. Урдан довтлогоо Бат Эрдэнэ өөрөө довтлсон довтлогоо оновчгүй. За Пирнлэ жамцын орон зайг бол тун сайн өгч байгаа шүү Батүр. Бат Эрдэнэний хувьд. Батүр их хоёр зөрөөд орсон их хоёрын довтлогоон дээр алдаа гарсан. За их хоёрын хувьд бол бас 3 эсрэг 3-аар олон улсын маш олон тэмцээнүүдэд оролцож дуршлаг хоригдлуулсан. За иймэрхүү тэмцээн дээр бол ер нь сэтгэл зүйн хувьд хамгийн сэтгэл зүй сайтай тоглох боломжтой тоглогч их хоёр байх хэвээр. За Багнуур дүүрэг үрд сайхан тасгалжуулагчийн Шавнрын 1 их хоёрын хувьд. За 18 насны Азийн авралын урдах тэмцээний хүрэл медальтай ийм тоглогчтой. За 23 насны Шигшээ багтаж өнгөрсөн жил дэлхийн аврагт оролцсон. Бас шигшээгдлүүлж дэлхийн элсний наадмын хүрэл медалийг хүртсэн гэд их хоёрын амжилтчаас сүүлийн жилүүд нэлээ өндөр амжилттай явж байгаа шүү. Ирмүн заяа. За нэг зогсож байгаа юм шиг болоод хуураад орчлоо доо Ирмүн заяа. За өөрөөх нь яг үндсэн тоглолттой. Нэг зангаад ингээ хөдлөхт нь хамгаалагчд бол хайчгаа мэдхэн болдог. Зол жаргал урд дамжуултыг өгсөн Ирмүн заяа. Зол жаргал ганган довтлогоо. Энэ тоглолтыг чимсэн нэгэн довтлогооныг зол жаргал хийлээ. За бас л Багнуур дүүрэг үрд сайхан тасгалжуулагчийн Шавнрын 1. Багнуураас олон шилдэг тоглогчид бол төрөн гарсан. Тэдний залгамж алдаа болсон залуучууд толбай дээр тоглож байна. Их хоёрын довтлогооночтой болсон. 18 онооны зүрхтээ салсан байгаа. Ирмүн заяа. Зол жаргал дээр их хоёр хамгаалтыг хийж байгаа. Ирмүн заяа. Доор Бат Эрдэнэ лүү дамжуулт өгсөн. За Мижидорж дамжуултыг бас нэлээд цааш нь эвгүй авахгүйчлаа. Ирмүн заяа шидэлт гүйцэтгсэн шидэлт нь оновчгүй. За самбраас хүмбэг авах үед алдаа гарсан. За Бат Эрдэнэний хувийн алдаа 4 удаа болсон юм байна. За санаа зовлтгүй л дээ араас нь Пирнлэ жамс гарч ирэх учраас. За их засгийн довтлогоо. Мижидорж Бат хоёрыг зол жаргалын эсрэг тоглож байгаа юм байна. За Мөнх хоёр талбайд ороод ирсэн байна. Өмнөх тоглолтууд төдийлөн тоглохгүй байсан тоглогч Мөнх хоёрыг хүртэл тасгалжуулагч талбайд ороод ирж байгаа юм байна. За ер нь тэгэл бүх нөөц бололцоогоо ашиглая л гэж зорж байгаа нь ойлгомжтой харагдаж байна. За Бат Эрдэнэний хувийн алдаа 5 удаа болоод өнөөдрийн тоглолтыг чөлөөллөө. Солилцоогоор Пирнлэ жамц талбайд орж ирсэн. За Пирнлэ жамцын араас бол инх хоёр тулаг гэсэн тоглогчид бас байгаа. Самбартан бол Монгол Улсын их сургуулийн баг бүрэлдэхүүн зузаан. За Баттүрийн ихний шидэлт оновчгүй. Хоёр дахь шидэлт нь амжилттай болсон. За 68-51.
Монгол Улсын их сургууль шонхруудын тоглоом. Зол жаргал. Зол жаргалын тоглоом оноочтой болсон. За 19 онооны дөрөвтэй тоглолт Баттүрийн хөөргсөн тоглоом оноочтой болсон. За Монгол Улсын их сургуулийн багт ерөнхийдөө нэг давталгааны хугацаа үлдэж байгаа юм байна. За баяр хөөлөг хажуугийн шиг өмшгээд бөмбөгөө ураалгачлаа. За их засаг олон улсын их сургуулийн багт бөмбөг шилжсэн. За төгөлдөр уршаа шууд толбогч руу шахсан хамгаалтыг хийж байгаа. Доор их хоёр дамжуултыг аваад заадалсан Батуйг 3-аар шидсэн шидэлтэн онуучгийн баяр хөөлөг самраас бөмбөг явсан. Мөсийн багийн давталгаа За шидэж амжсангүй. Тоглолтын 3 дугаар үе өндөрлөж байна. Монгол Улсын их сургуулийн шонхруудын сайн тоглолт 3 дугаар үе дүргэлжилж 17 онооны зүрх үсгэлээ. За ингээд Монгол Улсын их сургуулийн баг тоглолтыг 17 онооны зөрүүтэй тоглолтын 4-р үеийг эхлүүлж байна. За Монголын хэдний спортын их наадмын эрэгтэйчүүдийн одоо шигшээ тоглолт хэрэглэж амц. За золжарал өнөөдөр шигшээ тоглолтын дээр их сайн тоглож байна. За дамжуулт цэцэрцэн аврагшаа эцсгийн баг сүрэг тоглоонд за оролт алдаагүй байна. Мөс хамгаалт сайн боллоо. За Монгол Улсын их сургуулийн багаас тоглолтын 3 дугаар үеийг Санчир 4 хоолын зай шидэлтийг амжилттай олголоо. 5 шидэл 4-ийг амжилттай олгосон. За тэр чухаараа Мөсийн баг бол тоглолтод онооны зүрэг нэлээд ол салгаад 4-р үеийг орж ирж байна. За Эрмэн зайгийн тоглох амжилттай болоо багийн 72 дахь оног авсан. За Мөсийн баг тоглолтын эхний үеэс л онооны зүргүүдийг авсан байлаа. Хадгалаа яваад байна. Энэ тэмцээний дөрвш Монгол Улсын их сургуулийн баг Эдүүгийн тгсэгтэй хожигдсныг тооцвол. Бос тоглолтод үнэхээр онцгой болж байна. За алдаа гарчаа самбраас бөг авах үед. За одоо нэг 4 минутын хугацаа сүүлийн 5 минут гэхэд бас онооны зүрэг ойртуулж чадахгүй бол соройтно. Сүүлийн 5 минут руу орчод бас 20 онооны зүрх хэцүү. Тэгээ ядаж нэг 10 дотор оруулаад ч юм уу. Тийм. Сүүлийн 5 минут руу орж ирвэл. Их засгийн тоглолт уулын сэргээд эхэлж исэн чинь Санчирын 2 дараалсан шийдэлт Мөсийн дад эргүүлсэн. За Санчирын нэг давуу тал нь тийм хэцүү үед хүнд үед багтаа. Тий. Хэрэгтэй шийдэлтүүдийг оруулдаг. За их засгийн тоглоом мэжид орж.
За гаргаа толон шидэлт. За шидэлт хангалт байлаа. За ер нь иймэрхүү үед Батүрийн шидэлтүүд л бас унах хэрэгтэй байгаа юм да. Бас яг нэг шийдвэрлэх үед оноо авдаг тоглогчдын нэг Батүрийн үед. Ирмүнзэ. За голд нилээн одоо зай гарцсан тоглогч нар 2 руугаа гарцсан байсан. Ирмүнзэ голоор ороод сончир. Цагаа самбраас авсан өөрөө дэшээ уул зай байна да. Алдаа авсан. За сая өндөр намын зүрх үүссэн байсан. Тэрийгээ ч гэсэн шууд мэдрээ дэшээ яваад алдаа салхалаа. Санчир. За мичитэр цэцлэгээр шилжсэн солилцоогоор Батхыг талбайд орж ирлээ. За тургуулын шидэлт, Санчирын ихний шидэлт амжилтгүй болсон. За оюутны лигийн финалийн тоглолтод бас үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлжсэн. Санчир тэгээд тэмцээ яваад төгсгөлийн шатруугаа эрэг тусмал болон тоглолтод чангараад байдаг тоглогчдын нэг цаажраад байдаг. Хариуцлагатай том тоглолтын дээр их сайн тоглож байгаа тийм. За Батуйг. За хамгаалагч ардуул тэгээд за дамжуулт нь Ирмүнзэ ясалглаа. За Мойсын багт бол яарад ах зүйл байхгүй. Чанартай товтлого хэрэгтэй байна. За Ирмүнзэ яа. Прилээ голоор гүйсэн тоглогчтой өгсөн. За давтахны 3 секундын дээр үржих зүгээр хадлаа. За энэ бол мэдээж ихсэх боломж. Мойсын баг алдаагаар оноо бөмбөгөөр олгож байна. За Мойсын баг довтлогооноос гадна хамгаалтаар алгуул давуудлаа үүсгэж байна да. За мөн л сайн хамгаалт. За Ирмүнзэ анхааралгүй байсан. Ардаас нь орж ирээд их хоёр бөмбөгийг натгахж гарагдлаа. За хос хоёр цаанд амжилтыг өгсөн Батуйг 3-аар шийдсэн шидэлт оновчтой. За Батуйгийн хувьд бол өсвөрийн усан авралт төрөлх тэмцээнд 4 удаа шилдэг тоглогчийн шагналыг хүртсэн юм байна лээ. Төв аймгаас ирээд маш сайн тоглодог байсан тоглогч. За Приндэж юм зөөрөө давтуулсан хаалт ямар гоё юм бэ мөгчдрээ хаалт. Өөрөөсөө өндөр тоглогч дээр. Соёлоо тгээс нэг тоглоо хаалт хийлээ. Приндэж юм зүтгэсээр байгаа хоёроо нь олгосон тоглоо. Ой. За бөмбөг маш гоё салглаа сая. За баяр хилэг орж ирээд задлсан дамжуулалт нь амжилттай болсон. За их засаг бол улсын сургуулийн баг. За одоо л нэг сүүлийн дайралтаа хийхгүй болж онооч нэлээд хол байгаа шүү дээ. 20 оноо тий. 20 онооч бас. Нэг үе тэгээд нэг үеийн тал руу ерөөхдөө ороод ирчих чаажраас. Одоо бас нэлээд хэцүү болж ирж байна. За авт нь ухаан оноочтой болсон Санчир багийн тал нь 8 дахь оноо авлаа. За Батуйг 3-аар шидсэн шидэлт нь оруулжгүй. За их засгийн шидэлтүүд нь хүртэл унахан болоод эхэллээ. Хос хоёрын тоглоом оновчтой болсон. За шахсан хамгаалалт. Финлэж амт дээр шахсан хамгаалт хийж байгаа юм байна. Ирмүнзэ яа дамжуулалт амжилтгүй болсон. За Ирмүнзэ жоохон бөмбөг алдалт ихтэй тоглоод байна да. За төвсөрлөг Монгол Улсын их сургуулийн багаас авч байгаа юм байна. За одоо ер нь бол их засаг олон улсын их сургуулийн баг саяны нэг жижигхэн үйлдэл дээрээс бас сэргэж болох юм. Нэг оноо аваад буцаагаад
За Эрдэнэ бүрт суулжуулагч завсралгаа авсан. Завсралгын хугацаа дуусж байна. За баг нь бол тоглолтыг 20 оноо илүү шүжилж байна. За Мөсийн баг алдаагүй. Явж байна одоо 4 дүрийг гиснээс хойш. За эцгийн баг бол 2 алдаа гаргаж байгаа юм байна. За Мөсийн хамгаалалт алдаагүй. Тэгээд дээрэс нь маш шигүү хамгаалалт болж байна. Миждэрч доор дамжуулт хос 2 алдаа авсан. За 5 минут 40 секунд. За оюутны универсиад тэмцээний анхны аваргаар бол Монгол Улсын их сургуулийн баг тодорж ирсэн. За их засаг их сургуулийн багаас тоглоом авчтаа. За санчрыг судлаад олон шидэл дамжуултаа. За үнэхээр зогсоогдчихгүй байна. Санчрын сайн тоглолт үргэлжилсээр нөгөө талд нь Баттүр 3-аас шидсэн шидэлт нуучтай олсон. За одоо нэг дараад үзэх хэрэгтэй. За их хоёр задлсан. Батуйг зүрж ороод Баттүр Батуйг 3-аас шидэлт нуучтай. 2 дараалсан 3 оноо. За 6 оноо дараалаад авлаа. За чухал үе санчир багийнхаа оноо явуусаар байна. За үнэхээр их засаг байг хөгжөөнд дэмжигтэй ч уурыг нилээ хүргэж явах шиг байна да. За 90 цагийг самбараас мөнгө авахыг алдаа гаргасан байна. 3 дахь алдаа гарч байна. Санчир ер нь яг энэ тоглолт ирэх гэж байгаа агшныг тухайн үрд нь хариуг нь бариад байна. Түр үе эхлээд их засаг 2 дараалсан тоглоо хийгээд нилээ сэргээд ирж байгаа санчрын 2 дараалсан шидэлт томчтой болцсон. За тэгээд сая бас яг ирэх гэж их момент дээр бас цагаа тоглоог өнөштэй болгож байна. За алдаа гарсан. Багийн 4 дахь алдаа. За миждэрч тактик алдаа гаргаж байна. Сая бол өндөр намын зүрх үүссэн нэгэнт зогсоож дийлэхгүй учраас миждэрч бол хамгаалагчаа сольж хамгаалах гэх тактик алдаа гаргаж байгаа шиг байна. За санчир их л хаан гүйлтэл гаргаж яах юм. Миждэрч цаана өгсөн их хоёр Миждэрч задлсан Батуйг зөрөөд орсон Батуйгийн довтлоо. За энэ тоглолтын шигтгэе болсон нэгэн гоёмсог довтлооны Батуйг хийлээ. За ингээ багийн алдаа 4-өөс дэш болж байна да. За Батуйг ямар сэтгэл зүйтэй тоглогч вэ гэдгээр саяны довтлоон дээр бас харуулж байгаа шүү. Баг нь оноогоор ожигдж байгаа чухал оноо авах ёстой довтлоон дээр ийм довтлогоо хийж яана гэдэг бас их их зөрөг шүү. За тавшруулаагүй шидэлтүүдээ хийх хэрэгтэй. За баяр хөдлөгийн 2 дахь шидэлт оновчтой. За Монгол Улсын их сургууль шахсан хамгаалтаа үргэлжлүүлсээр байна. Их хоёр дараа гараад ирсэн. За төвдөө хоосорцсон байгаа. За дамжуулалт нарийн тарах хэмэлчтэй тоо. Ирмүн заяа 3-аас Ирмүн заяа шидэлт оновчтой. За Монгол Улсын их сургууль шонхрууд энэ жил оюутны лигээс алтан медалийг хүртсэн. За хос алтан медальтай болоход их ойрхон болж ирлээ. За золжиргалын сайн хамгаалалт бөмбөг тасалсан. За өнөөдөр нэг 5 удаа бөмбөг тасалчлаа шүү золжиргал. За ер нь магадлалын хувьд байж болох ч гэсэн яг агуулгаас харахад бол Мөсийн баг ер нь хожицсан харагдаад эхэллээ. Тийм хожигдны хэд бол хэцүү байна. Тий. Эцэг сайн тоглож болж байгаа хэдий ч хариуг нь бариад байна тий. За тэгээ ялангуяа Мөсийн хамгаалтууд бол ер нь тоглуулж амжихгүй бас хид хид тасалчлаа. За үр дүнтэй эвдэрчиж байгаа юм байна. Тийм байна, тийм байна. За солилцоогоор сүлийн тоглогчтой гаргаж байна.
За 3 минут гарангийн хугацаанд тэгээд 20 гаруй онооны зөрүү сэгцүүлтэй. 19 онооны зөрүү байна. Сэгцүүлтэй. Цолж яргал. Тэрнлээ жам стор аваад автосан тоглоом оруулжтай. За тэмцээний хүрэл медалыг бол Отгон тэнгэр их сургуулийн баг хүртсэн байгаа. За Мойси эмэгтэй баг аварга алтан медалыг хүртгэр болсон. За тэгээд мөнгөн медалыг тийс хүрэл медалыг Түгэн их сургуулийн багууд бол хүртгэр болсон. За энэ жил Мойсийн багууд ер нь онцгой байна да. Оюутны дэг. За Монголын оюутны спортын 5 дугаар наадам зэрэг тэмцээнүүд бол Монгол улсын багууд, Монгол улсын их сургуулийн багууд бол цойлсон амжилтыг үзүүллээ. Ер нь бол бас шинэ үе байгаа даа ихтэй багийн хувьд бол тийм ээ. Шинэ үеийн тамирчид байгаа. За нэг дуршлагатайгаас нэг 3-4 тамирчин л байна. Бат Эрдэнэ Төгөлдөр. За тэгээ Золж Яргал 3 дахь жилдээ тоглож байгаа да. Баяр Билэг бас 3 байна уу 4 дахь жилдээ тоглож байгаа. За бусд нь тэгээд 1-2 дугаар курсын. За техникийн алдаагаар дургусан техникийн алдааны шилтгийг Батбаяг гүйцэтгэнэ. За шилтэлтэй алдлаа. За Мойсийн тоглоом эргэн заяа. Санчир 3-аас шидсэн шидэлт нь онгочгүй. За өнөөдрийн тоглолтод бол Санчир 20-с дээш оноог бол авцсан ойлгомжтой. За сүүлийн 2 минут. За Монгол Улсын их сургууль Шонхор удаг 5 дахь удаагийн одны универсиад наадмаас алтан медаль хүртэх нь ойлгомжтой болж ирж байна. За Золж Яргалын 3 оноо. Их засаг олон улсын их сургуулийн багийн хувьд бол оюутны наадмаас анхны медаль хүртэж байгаа нь мөнгөн медаль болохоор болж байна. Батбаягийн шийдэлт алдаатай дээрээс нь оновчтой боллоо. За эцгийн үед бол хэдийгэрийн тоглолтод одоо ингээ хожигдсон тодорхой болж байгаа ч гэсэн бас үнэхээр сайн амжилт үзүүллээ. Аваргын төлөө гарч ирнэ гэдэг бол за хүчтэй өрсөлдөгч нар их байгаа шүү дээ. Оюутны лигийн мөнгөн медальт, Отис хүрэл медальт, Шүтэ Sharks гээд сайн багууд бол байсан. За сүүлийн жилүүдэд бас энэ хувийн хөгжлийн сургуулиуд бол маш хүчтэй багуудтай болоод байгаа. Их засаг байна, City. За Отгон тэнгэр их сургуулийн баг. За Отис бол өмнө нь бас сайн байсан л та тэгээд баг зэрэг уналтанд орчоод байсан бол инжилээс бол эргээд бас баг нь сэргээд ирж байна. За ажил болцохжуулагч ажиллаад ирнэ баг нь тэгээд хурд хугацаанд гараад ирлээ. За 2012 13 оны үед бол бас их сайн амжилтуудыг үзүүлж ирсэн Отисны хэсэг. За их засаг бас гавыг дасгалжуулагч очсноос хойш бол бүрэлдэхүүн нь яг сайжирж эхэлсэн. Тэрнээс өмнө их засагч нэр нь хүртэл өөр байсан. Их засаг Kings гэдэг нэртэй байсан. За одоо харин сайн байсан багууд бас худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн баг жоохон чимээг байна тийм ээ. Уулын бүрэлдэхүүнийг харахад бас боломжийн бүрэлдэхүүн юм шиг харагдаад байгаа тийм. Сая энэ тэмцээнд бас таарах оролцчихлоо. Өсвөртөө бас их сайн тоглодог байсан залуучууд бол харагдчихлээ билээ. Худалдаагийн бүрэлдэхүүн. За их хоёр олоо шидсэн. За ер нь анзаараад байхдаа оюутны өрсөлдөөн бол маш чанга болдог шүү. Тэгээд хөгжөөн дэмжигчид ч гэсэн хүчтэй. Тий. Сургуулианд дэмжиж сакс мэдгүй хүмүүс өртөл ирээд бас сургуулианд дэмждэг гээд бүх олон хүнийг бол хамруулж чаддаг тэмцээн бол оюутны төвчний тэмцээн. За Санчир 3-аас гоё. За энэ тоглолтын онцгой нэгэн гэж мэрлэмээр байна. За Батбаяг хайрууг нь барьсан баха. За шийдэлт гараас их гоё гарлаа. За ер нь 4-р үед Батбаяг гоё ирлээ. Их засгийн тоглоог авч явлаа да. За ингээд тоглол
Монгол Улсын их сургуулийн баг өнгөө бариад тоглолтыг дуусгах юм байна. За Эрдэнэ пүрэв цэцэлжуулагчтай Монгол Улсын их сургуулийн Шонхруудагийн жил оюутны универсиадын авраг, оюутны лигийн авраг гэсэн одоо эрхэм нэрүүдтэй золнууд ийдсэн боллоо. За мөн улсын авраг шалгаруулах бие зэрэг хэлэлцээ төрүүлсэн байсан санагдчих шүү. Тийм ээ? За энэ жилийн хувьд бол Монгол Улсын их сургуулийн баг үнэхээр онцгой байгаа гэдгийг харуулж байна. За ингээд Монгол Улсын их сургуулийн баг тамирчидаа баяр хүргэе. Эрэгтэй эмэгтэй хоёр багийн авраг боллоо. За тасгалжуулагч Эрдэнэ пүрэв, тасгалжуулагч Соломон, тасгалжуулагч Ган тулганаар эрэгтэй эмэгтэй багууд дээр бол ажилладаг. За тэгээд Монгол Улсын их сургуулийн тасгалжуулагчдын бүрэлдэхүүнээс гадна бас сэтгэл зүйчдийн бүрэлдэхүүн гэж бас хүчтэй бүрэлдэхүүн байгаа. Золзояа, Тэлмэн, Тамираа гэд. За мөсийн баг хос алтан медалыг хүртэж байна. Эрэгтэй эмэгтэй авраг багууд болж байна. За багийн амжилтанд бол энэ их нөлөөлнө. За универсиад их наадам бол мэдээж 19 спортын төрлийнхөө нийлбэр дөнгөөр багийн ихтэй сургуулиудын багийн амжилтыг бол гарганаа. За маш том оноо авлаа Монгол Улсын их сургуулийн баг. Хамгийн бага оноотой нь бол 1-р байрт орно. Тэгэнгүүт мөсийн баг 2 тэмцээнд төрөлчөнгөт 2 оноотой болж байна. Тэргүүн байр бол 1 оноо авч байгаа. Тэгээд 1 оноо гээд 2 оноотой болж байна. За их засаг олон улсын их сургуулийн бүрэгдүүд бас баяр хүргэх зүйтэй. Түүхэн амжилтаа үзүүлж байна тэдний хувьд. За Отисийн баг 3 дугаар байрт орсон. За энэ жил бас Монгол Улсын их сургуулийн Шонхруудаг багаараа алтын төлөө гэсэн уриатайгаар тэмцээнүүдэд оролцож байгаа. За бид бол аврагууд гэж хэлээд талбайг өргөж байна да. За багийн ив нэгдэл уур амьсгалаас үнэхээр сөрхий байна шүү. Маш гоё байна. Сая манай алтан гэрлийн хэлдэг чинь сэтгэл зүйчдийн баг энд бас хүчтэй ажиллаад байгаа гэж хэлжсэн. Түүний л нэг илрэл харагдаж шүү. За тасгалжуулагч Эрдэнэ пүрэв юм бас олон жилийн хөдөлмөр ингээд гарсаар байна. За баг бол сайн тамирчинтай байхаасаа илүүтэйгээр нэг цул болж одоо тохирч нэг ойлголцож тоглоно гэдэг бол хамгийн чухал. За Монгол Улсын их сургуулийн баг бол нэгээ мэдэрсэн, ойлголцсон. За уур амьсгал ийм гоё байгаа үед бол тэгээд амжилт бол ирэх нь ойлгомжтой л байх л да. За зөвхөн энэ онд 3 тэмцээнд алтан медаль хүртлээ Монгол Улсын их сургуулийн Шонхрууд баг. Тэгээд эсэг хугацааны дараа эрэгтэй эмэгтэй эхний 3 байр шалгарсан багийн тамирчдад бас шагнал гардуулах ёслол болно.
За Монголын оюутны спортын 5 дугаар наадмын сагсан бөмбөгийн тэмцээний медалийн эзэн тодорсон. За ингээд шилдэг тамирчдад эхний 3 байр чадгарсан багуудад шагнал гардуулах ёслол эхлэхэд бэлэн болсон байна. За спортын дуу ордоос энэ 7 хоногийн БМ нэм гарагт MNB спорт цуг уран бүтээлч та бүхэндээ Монголын оюутны спортын их наадмын шигшөө тэмцээнийг шууд амжилттай үзүүллээ. За өчигдөр хагас шигшөө тоглолтууд байрлалын төлөв тоглолтууд болсон бол одоо шагнал гардуулах хэслийн ажиллагаа авах гэж байна. Өнөөдөр бол эрэгтэй эмэгтэй алт хүрэл медалийн төлөөх нийт 4 тоглолт боллоо. За эрэгтэйчүүдээс аваргын алтан медалийн болцсон ангаад байгаа Монгол Улсын их сургуулийн баг тамирчид ордонд орж иж байна. За мөнгөн медалийг их засаг олон улсын их сургуулийн баг хүртэх болцсон. За 3 дугаар ойрт хүрэл медалийн төлөөх тоглолтод Отгонгэр их сургуулийн баг Малтус Видебрэнд сургуулийн багийг хожиж хүрэл медалийн болцлыг хангасан. За эрэхтэй ингээд эхний 3 байрын тамирчид орж ирлээ. Монгол Улсын их сургуулийн шонхруудаг аваргын алтан медаль, их засаг олон улсын их сургуулийн бүрэгдүүд баг мөнгөн медаль. За Отгонгэр их сургуулийн шилүүснүүд баг хүрэл медалийн болцлыг хангасан. За оюутны спортын 5 дугаар наадмын эмэгтэйчүүдээс сагсан бөмбөгийн төрөлд эхний 3 байр эзэлсэн тамирчид одоо орж ирнэ. За мөн Монгол Улсын их сургуулийн шонхруудаг тэргүүн байрт шалгарсан. За хулан ахлагчтай Монгол Улсын их сургуулийн багийн тамирчид оюутны лигийн тэмцээнээс мөнгөн медаль хүртээд байсан бол оюутны их наадамдаа инхүү төрүүллээ. За мөнхийн эрэгтэй багийн хувьд бол оюутны лигийн аварга болоод оюутны их наадмын аварга боллоо. За оюутны лигийн тэмцээнээс хүрэл медаль хүртээд байсан Отгонгэр их сургуулийн шилүүснүүд баг оюутны их наадамдаа амжилттай ахиулж мөнгөн медалийн болцол хангаад байна. 2 дугаараар шалгарсан. За 3 дугаар ойрт Итүүгийн их сургуулийн багийн тамирчин шалгарсан. Хүрэл медалийн болцлыг хангаад байна. За анжлын оюутны лигийн аваргууд заас нэлээд хэдэн тоглогчид багийн гол тоглогчдоос төгссөн учраас оюутны лиг тоглож байсан тоглогчдоос энэ жилийн их наадамд бол тоглосонгүй. Хадагтай Омсөрөнгийн Батнэмэг хүрэлцэн ирсэн байна. Мөн Монголын оюутны спортын 5 дугаар наадмын дэмжигч байгууллага Эрдэнэс 5 толгой хувьцаат компани гүйцэтгэх захирал ажил дүрийн гавьяат ажилтан ноён Баттуулгын ган хоёрыг хүрэлцэн ирсэн байгааг доолгоход таатай байна. Мөн Монголын оюутны спортын 5 дугаар наадмын дэмжигч байгууллага Эрдэнэс 5 толгой хувьцаат компани захиргаа удирдлагын газрын дарга ноён Хашбатын Батсайхан хүрэлцэн ирсэн байна. Зохион байгуулах хорооны гишүүн Аз твийн оюутны спортын холбооны дэд ерөнхийлөгч Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
Монгол улсын гавьяа дасгалжуулагч ноён Дорж сүрэнгийн жаргал сайхан. Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Монгол улсын гавьяа дасгалжуулагч ноён Цэвэр бат. Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Ганбаярын Сүх бат. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Сүхбаатарын тулга нар болон тэмцээний зохион байгуулах хорооны гишүүд боловсрол шинжлэх ухааны яам биеийн тамирын спортын улсын хороо, Монголын оюутны спортын холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон ихтэй сургуулиудын захирал хүндэт зочин төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байгааг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна. Баярлалаа. Одоо та бүхнийг өмнө шагналын давцанд Монголын оюутны спортын 5 дугаар наадмын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд хүрэл медалийн болцол хангасан Этүүн их сургуулийн баг тамирчдыг шагналаа гартаа авахыг урьж байна. За ингээд тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн үндэс зочдыг танилцууллаа. Спортын дуурайны дахимд 7 хоногийн турш зохион байгуулагдсан оюутны спортын нурсаад их наадмын сагсан бөмбөгийн төрөлд тогтоос эмэгтэйчүүдээс хүрэл медалийг хүртэхээр Итүүгэн их сургуулийн багийн тамирчид шагналын давцанд гарч байна. Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Монгол улсын гавьяа дасгалжуулагч ноён Цэвэр бат болон Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Сүхбаатарын тулга нарыг урьж байна. За Итүүгийн их сургуулийн багийн хувьд хүрэл медалийн төлөөх тоглолтод тэмцээний турш маш сайн тоглолтыг үзүүлсэн үндэсний их сургуулийн багийг хожиж тэмцээний амжилтаа хүрэл медаль хүртсэн амжилтаагаар одоо дуусгаж байна. За энэ жилийн оюутны спортын их наадмын одоо бэлэгдлийн амтан одоо Мазалаа сонгогдсон байгаа. Тэгээ Мазалааг маскт болгож шагнал байрч чадгарсан тамирчидаа гардуулж байна. Оюутны спортын наадам 10 спортын төрлөөр болно. Ширээний теннис, шатар, чөлөө түүх, чирлидинг, футзал, тайквондо, жудо, гандбол, волейбол гэсэн 9 төрөл байна. За хамгийн ихний төрөл сагсан бөмбөгийн төрөл ингээд амжилттай зохион байгуулагдаж медалийн эзлэлээ тодруулаад байна. Монголын оюутны спортын 5 дугаар наадмын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төлөвийн хүрэл медаль Итүүгийн их сургуулийн баг тамирчид Дахин баяр хүргэе. За энэ жил бас Монголын оюутны спортын холбооны ой тохиож байгаа. За тэгээд он жил тохиолдуулж гаргасан номыг бас шагналд орд
шалгасан тамирчидаа гардуулж байна. Харин одоо Монголын оюутны спортын 5-р наадмын эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд мөнгөн медалийн болцыг хангасан Орчин нэгэн их сургуулийн баг тамирчдыг шагнадаа гартаа авахыг болж байна. Орчин нэгэн их сургуулийн баг тамирчид 2 дугаар арт шалгарсан Отхон нэгэр их сургуулийн багийн тамирчид одоо шагналын тавцанд гарна. Тэсийн багийн хувьд хагас гişэ тоглолтонд итүүгээр өсөд багийг хожиж аврагын төлөө шалгарч за аврагын төлөв тоглолтод Мойсийн багт хожигдсоноор ингээ мөнгөн медалийг хүртэхээр болсоо. Орчин нэгэн их сургуулийн баг тамирчид баярлалаа. Шагналыг Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Гамбаярын Сүхбат, Монголын оюутны спортын холбооны гүйцэтгэх захирал Чойчгүүгийн Эрдэнэ Доянаар гардуулах хэмээн урьж байна. Монголын оюутны спортын 5-р наадмын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрлийн мөнгөн медалийн болцыг хангасан Орчин нэгэн их сургуулийн баг тамирчидаа дахин баярлалаа. Мөнгөн медалийн эзлэгч шагналыг Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Сүхбат, Монголын оюутны спортын холбооны гүйцэтгэх захирал Чойчгүүгийн Эрдэнэ Доянаар гардууллаа. Баярлалаа. Спортын 10 хөрлөөр зохион байгуулагдаж буй Монголын оюутны спортын 5-р наадмын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрлийн аваргын алтан медалийн болцыг хангасан Монгол улсын их сургуулийн баг тамирчдыг шагнадаа гартаа авахыг хүрч байна. За ингээд 2 дугаар орчил гарсан Отис багт Тунэгэр их сургуулийн шилүүснүүд баг шагналыг гардуулж дууслаа. Аврагын алтан медалийн болц тангасан Монгол Улсын их сургуулийн Шонхрууд баг, багийн цалжуулагч Цолоос хэмжээний мастер Цолмон, багийн цалжуулагч Ган Түлэг. За өнгөрсөн жил оюутны улсын авраг шалгаруулах тэмцээнд дөрүүлж байсан баг. Энэ жил оюутны универсиадад аврагын хамгааллаа. За оюутны улсын авраг шалгаруулах тэмцээн бол универсиадтай жил болдоггүй. За тийм учраас 2 жил одоо оюутны спорт холбооны цэцэн болдог. 2 тав тэмцээнд дараа л дөрүүлж байгаа гэсэн үг. Мөнгөн Эрдэнэс 5-7 хувьцаат компани захиргаа өдөртлийн газрын дарга ноён хашаатын Матцаахан таныг урьж байна. За аврагын алтан медалийн болц тангасан Мойсийн Шонхрууд багт Эрдэнэс 5-7 компани Монгол оюутны спорт их наадмын ивент төгс байгууллагаар ажиллаж байгаа. За Эрдэнэс 5-7 компани өдөртлөгөө шагналыг гардуулсан юм байна. За тав хүмүүс одоо сонсож байгаа энэ спортын дуурайнд явж байгаа энэ дууны хувьд бол Монгол оюутны спортын холбоо оюутан тамирчдаа зориулж бас шинэ дуу бүтээсэн байгаа. За гавьяат жаргал сайхангаа энэ дууг бас үгээ игэмжиж дуусан. За Монголын оюутны спортын их наадам маань 2005 он зохион байгуулагдаж байлаа.
За түүнээс хойш 2005, 2009, 2013, 2017 4 удаа болоод 2020 онд 5 дахь спортыг наадам болж байна. За ягаад 3 жилийн зайтай болсон бэ гэхээр энэ жилээс эхлээд 2 жилд 1 удаа болохоор болсон. За ингээд Монгол Улсын их сургуулийн баг тамирчдад шагналыг гартуулах гэж байна. За дэлхийн универсиад наадам бол сонгоо жилд буюу 2 жилд 1 удаа тэгээ сонгоо жилд 17, 19 гээд бол 21 гээ болно. За тэгээд дэлхийн универсиадгүй жилээ Ойдны универсиад наадам болохоор болж байгаа. Монголын оюутны спортын 5-р наадмын авралын алтан медальт Монгол Улсын их сургуулийн Шонхродогийн баг тамирчидаа дахин баяр хүргэе. Эрхэмсэгалэгтээ эрхэмгүйдэн ноёлууд багш тасгалжуулагч хүндэт оюутан залуусаа Монголын оюутны спортын 5-р наадмын эмэгтэйчүүдийн сагсан мөнгөний төрөлд алтан мөнгө хөрөнгө медалийн болцлыг хангасан их сургуулиудын далбай спортын дугаардлоо мандах гэж байна. Их сургуулиудын далбайг мандахад Монголын оюутны спортын сүлд дуу ишиг дөрнөх хэмээн Монгол Улсын гавьяа жүжигчин Жаргал сайхан дайныг өрж байна. За сая тав хүнд хэлсэн Монголын оюутны спортын сүлд дуу гарсан байгаа гэдэг. Тэгээд эхний 3 байр шалгарсан их сургуулийн багуудын тугийг спортын дуурд мандуулна. За тэгээд сүлд дуу спортын дуурдаа дуулахаар Монгол сайхан жүжигчин Жаргал сайхан өргөж ирсэн байна. Чин зүрхний хүсэлтэн үдээ чадахгүй байсныг мэдүүд сурлаа. Өөртөө томцсон мөрөдөлтөө намайг өсөлтөндөө хуцаж чадлаа. Хичээхэд гэдэгтнийг очсон хичүү бүхнийг давхад тусалсан. Оцтай насны өдрүүдийг чимсэн оюутан ахын спорт гайхамшиган хичээхэд гэдэгтнийг очсон хичүү бүхнийг давхад тусалсан. Оцтай насны өдрүүдийг чимсэн оюутан ахын спорт гайхамшиган хэвийн хүч сэтгэлийн тэнхэгээс эдгээр таньчны түүхээ бүтээнэ. Цуцшгүй тэнцээр жигүрдэж цоадраа натад дуусгана. Хичээхэд гэдэгтнийг очсон хичүү бүхнийг давхад тусалсан. Оцтай насны өдрүүдийг чимсэн оюутан ахын спорт гайхамшиган хичээхэд гэдэгтнийг очсон хичүү бүхнийг давхад тусалсан. Оцтай насны өдрүүдийг чимсэн оюутан ахын спорт гайхамшиган бид бүхний оюутны универсиад бид бүхний оюутны универсиад бид бүхний оюутны универсиад бид бүхний оюутны универсиад. Тулааны дивчэнэс буугаас таны нөхөд хэвээрэн үлдэн төрдөх Монгол Улсын хаан нэрийг таван гэрдээ дуусгах болно.
зүтгэр бидний орчсон хэцүү бүхнийг давхад тусалсан Оцтой насны өдрүүдийг чимсэн Оюутан ахын спорт гайхамшиган зүтгэр бидний орчсон хэцүү бүхнийг давхад тусалсан Оцтой насны өдрүүдийг чимсэн Оюутан ахын спорт гайхамшиган За ингээд Монголын оюутны спортын 5 дугаар их наадмын сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэйчүүдээс эхний 3 байр чадгарсан шилдэг баг тамирчдад шагналыг гардууллаа. За оюутны спортын холбооны бас шинэ сүлд дуу спортын дуурданд ишгэллээ. За ингээд хүрэл медалийг хүртсэн Одхон гэр их сургуулийн багийн тамирчдад одоо шагналыг гардуулнаа. Одхон гэр их сургуулийн баг тамирчдаа баяр хүргэе. Хүрэл медалийн эцэст шагналыг гардуулах хэмээн Монголын оюутны спортын сүлд дууг зохиогч Монгол улсын авиач жүжигчин Дашцэвгийн жаргал сайхан болон зохион байгуулах хорооны гишүүн Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга ноён Дөлгөө нарыг урьж байна. Одхон гэр их сургуулийн баг тамирчдаа баяр хүргэе. Харин одоо та бүхнийг өмнө Монголын оюутны спортын 5 дугаар наадмын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд мөнгөн медалийн болцлыг хангасан их засаг олон улсын их сургуулийн баг тамирчдыг шагналаа гартаа авахыг урьж байна.
Монголын оюутны спортын 5 дугаар наадмын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд мөнгө медалийн болцлыг хангасан их засаг олон улсын их сургуулийн баг тамирчид шагналыг гардууд нөх хэмээн тэмцээний зохион байгуулах хорооны гишүүн Аз ТV-ийн оюутны спортын холбооны дэд ерөнхийлөгч Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Монгол улсын гавьяа тасгалжуулагч ноён Дорд Сүрэнгийн жаргал сайхан таныг урьж байна. За мөн тэмцээний ивент эдгэгч Эрдэнэс 5-7 хувьцаат компани захиргаа удирдлагын газрын дарга ноён Хашватын Батсайхан таныг урьж байна. Оюутны универсиад бид бүхний оюутны универсиад бид бүхний оюутны универсиад бид бүхний оюутны универсиад Монголын оюутны спортын 5 дугаар наадмын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд мөнгө медалийг хүртсэн их засаг олон улсын их сургуулийн баг тамирчидаа дахин баяр хүргье. Баярлалаа. Харин одоо та бүхний өмнө Монголын оюутны спортын 5 дугаар наадмын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аваргын алтан медалийн болцлыг хангасан Монгол улсын их сургуулийн баг тамирчдыг хүндэтгэлтэйгээр урьж байна. Ямун саяхан зохион байгуулагчсан оюутны лигт аваргын алтан медалийн болцлыг хангасан Монгол улсын их сургуулийн баг тамирчид маань энэ өнөөдөр оюутны спортын 5 дугаар наадманд мөн аваргаж байна. Дахин баяр хүргэе. Аваргуудад шагналыг гардууд нөх хэмээн Монголын оюутны спортын 5 дугаар наадмын дэмжигч байгууллага Эрдэнэс 5-7 хувьцаат компани гүйцэтгэх захирал Ажуулдын гавьяа ажилтан ноён Баттуудын гал буяг болон Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Монгол улсын гавьяа тасгалжуулагч ноён Дорд Сүрэнгийн жаргал сайхан нарыг урьж байна. За энэ Монголын оюутны спортын 5 дугаар наадмын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аваргалсан Монгол улсын их сургуулийн баг тамирчдыг шагналын давцад урьж байна.
Монголын оюутны спортын 5-р наадмын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аваргын алтан медалийн болцыг хангасан Монгол Улсын их сургуулийн баг тамирчид дахин баяр хүргье. Энэхүү Монгол Улсын их сургуулийн баг тамирчид оюутны спортын 5-р наадмын сагсан бөмбөгийн төрөлд хос алтан медалийн эзэд боллоо. Монголын оюутны спортын 5-р наадам спортын 10 төрлөөр зохион байгуулагдаж байгаа. Ийхүү өнөөдөр Монгол Улсын их сургуулийн баг тамирчид эдгээр 10 төрлөөс сагсан бөмбөгийн төрөлд аврагч чадлаа. Баяр хүргэе. Монголын оюутны спортын 5-р наадмын өмнөхөн Монголын оюутны спортын сүүлд төрөн гарсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа хаа. Энэ дуу маань тамирчны алдараас дутгааргүй та бүхний сэтгэл хоногшно гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бүхнийхөө өмнө Монгол Улсын гавьяа жүжигчин Жаргал сайхан таныг дахин урьж байна. Монголын оюутны спортын сүүлд дуун дээр эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд алтан мөнгө хүрэл медаль хүртсэн их сургуулиудын далбаа спортын дуу орнд мандах гэж байна. Чин зүрхний хүсэлтэн үнэ чадахгүй байсныг мэдүүл сурлаа. Өөртөө томцсон мөрөдөлтэй намайг өсөлтөнд хуцаж чадлаа. Хичээл зүтгэл биднийг очсон хизүү бүхнийг давхад тусалсан. Оцтай насны өдрүүдийг чимсэн оюутан ахын спорт гайхамшиган хичээл зүтгэл биднийг очсон. За нийт баг тамирчид хамтдаа дуудлагыг өрж байна. Оцтай насны өдрүүдийг чимсэн оюутан ахын спорт гайхамшиган эвийн хүч сэтгэлийн тэнхэгээс бидэр тамирчны түүхээ бүтээнэ. Сонсошгүй тэнцлэр чигүрдэж цоадраа натад дуусгана. Хичээл зүтгэл биднийг очсон хизүү бүхнийг давхад тусалсан. Оцтай насны өдрүүдийг чимсэн оюутан ахын спорт гайхамшиган хичээл зүтгэл биднийг очсон хизүү бүхнийг давхад тусалсан. Оцтай насны өдрүүдийг чимсэн оюутан ахын спорт гайхамшиган бид бүхний оюутны универсиад бид бүхний оюутны универсиад бид бүхний оюутны универсиад бид бүхний оюутны универсиад. Тулааны дивчэнэс буулгаас танил нөхөд хэвээрэн үлдэн төрдөх Монгол Улсын нэрийг таван гэрдээ дуусгах болно. Хичээл зүтгэл биднийг очсон хизүү бүхнийг давхад тусалсан. Оцтай нас
насны өдрүүдийг чимсэн оюутан ахын спорт гайхамшигтай юучэтгэн биднийг орчсон хэцүү бүхнийг давхад туссан оцтой насны өдрүүдийг чимсэн оюутан ахын спорт гайхамшигтай баярлаа. Эрхэмсэг алигтай эрхэм хүндэт ноёд багш дасгалжуулагч оюутан залуусаа. Харин одоо та бүхнийхөө өмнө Монголын оюутны спортын 5-р наадамд өрсөлдсөн нийт баг тамирчид маань өөрсдийн их сургуулийн алдар нэрийг ийхүү дуусгасан билээ. Харин одоо та бүхнийхөө өмнө 2021 оны дэлхийн оюутны универсиад наадамд оролцох Монгол улсын оюутны сагсан бөмбөгийн шигшээ багийн бэлтгэл дуудагдж буй тамирчдыг зарлах гэж байна. За дуудагдсан тамирчид маань шагнадын давцангийн ард очиж дурсамжийн зураг авахыг урьж байна. Монгол улсын оюутны сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багт Монгол улсын их сургууль Перэндэ жамц, Монгол улсын их сургууль Санчир, Монгол улсын их сургууль Мөнхтөр, Монгол улсын их сургууль Батэрдэн, их засаг олон улсын их сургууль Ихбаяр, их засаг олон улсын их сургууль Мөнхчөдөр, их засаг олон улсын их сургууль Мэжидорж, их засаг олон улсын их сургууль Батхойг, Отхон дэнгэр их сургууль Цогцсайхан, Отхон дэнгэр их сургууль Гантогдох, Отхон дэнгэр их сургууль Иш Билгүүн, Монгол Бинамрын сургууль Бойнэмэх, Монгол Бинамрын сургууль Батзая, Шинжлэх ухаан технологийн их сургууль Мөнхөргөл, Шинжлэх ухаан технологийн их сургууль Номон Эрдэнэ, Санхүү эдийн засгийн их сургууль Тулуй, Хөдөө аж ахуйн их сургууль Уганбаяр, Хөдөө аж ахуйн их сургууль Ганбаяр, Худалдаа үйлдвэрлэлийн дэд сургууль их сургууль Сумьяанзар, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль Бишрэлт, Сити их сургууль Тэнгис гэсэн тамирчид дуудагдсан байна. Янгад Монгол улсын оюутны шигшээ огт дуудагдсан баг тамирчтай баяр хүргэе. Эдгээр тамирчдыг дасгалжуулан оролцох дасгалжуулагчдыг танилцуулах гэж байна. Монгол улсын гавьяа дасгалжуулагч Цэвэр Бат, за мөн Монгол улсын их сургуулийн дасгалжуулагч Эрдэнэбөр багш, их засаг олон улсын их сургуулийн дасгалжуулагч Ганбаяр багшийг мөн урьж байна. Отхон дэнгэр их сургуулийн дасгалжуулагч Эжид бол таныг мөн урьж байна. Зямон Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Тулам таныг урьж байна. За ийхүү Монголын оюутны сагсан бөмбөгийн шигшээ баг яг одоо та бүхний өмнө харагдаж байгаа бүрэлдэхүүнтэйгээр 2021 он зохион байгуулагдах дэлхийн оюутны универсиад наадамд оролцох юм аа. Баяр хүргэе. Эрхэмсэг алигтай эрхэм хүндэт ноёд багш дасгалжуулагч тамирчдаа оюутан залуусаа
спортын төв ордонд Монгол улсын төрийн дуулал эгшигдэх гэж байна. Монголын оюутны спортын 5 дугаар наадмын сагсан бөмбөгийн тэмцээний медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа энэ түрээд өндөрлөж байна. Медалийн болцол хангасан нийт баг тамирчдаа шагналын давцангийн өмнө дурсгалын зураг авахыг урьж байна. Монголын оюутны спортын 5 дугаар наадмын сагсан бөмбөгийн тэмцээний хаалтын ёслолд оролцсон баг тамирчид, дасгалжуулагчид, оюутан залуучууд, хүндэт зочид За Монголын үндэсний олон нийтийн ТВ спорт цуг энэ 7 хоногийн Бямбан гарагт авахд оюутны спортын наадмын шигшээ тэмцээнүүдийг шууд амжилт үзүүллээ. Монгол Улсын их сургуулийн баг авраг боллоо. За багийн ахлагч Бэрэлдэ Жамцтай үзэгч таах нэг уулзуулж байна. За төрүүлгээс гадна бас шигшээ багтаа дуудаглаа. Баяр хүргэе. Баярын сэтгэлээс сонсгоё. За үнэхээр сэтгэл өндөр байна. Оюутны университет л одоо ингээд 4 жилийн нэг удаа болдог маш том тэмцээнийг аврагсандаа бас маш сэтгэл хангалуун байна. За оюутны лиг төрүүлээд удаагүй байсан. Тэгээд бас богинохоо хугацаанд дотор 2 том тэмцээнд төрүүллээ. Ер нь бол оюутны лигийн бэлтгэл хийжсэн форма хадгалаад тэгээ нэг 7 хоногийн хугацаанд нэг зөв менежменттэй бэлтгэлээ хийснийхаа үр дүнд бас ингээд авраг авсан болоо гэж бодож байна. Тэгээ багш нартай тэр нь бол багш нарын мань гавьяа тэгээ багш нартаа бас баярлалаа гэжлээ. За дараагийн тэмцээнд дамжуулсан. За баярлалаа. За ингээд үзэгч та бүхэнд MNB спорт цуг оюутны спортын наадмын хаалтын ажиллагаа болон медалийн төлөв тоглолтуудыг шууд амжилт үзүүллээ. Өнөөдрийн шууд амжилт дуусч байна. Дараа 7 хоногт бид гандуулын тэмцээний шигшээ тоглолтуудыг үзүүлнэ. Оюутны спортын наадам 10 спортын төрлөөр 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм аа. Ингээд MNB спорт цугаар шууд амжилтыг хүлээн авч ирсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Баяртай. Чинзүрхний хөсөлтөн үдээ чадахгүй байсныг мэдүүт сураглаа. Өөртөө томцсон мөрөдөлтэй намайг өсөлтөндөн хоцож чадлаа. Хичээ зүтгэд биднийг очсон хичүү бүхнийг давхад тусалсан. Оцтай насны өдрүүдийг чимсэн оюутан ахын спорт гайхамшиган хичээ зүтгэд биднийг очсон хичүү бүхнийг давхад тусалсан. Оцтай насны өдрүүдийг чимсэн оюутан ахын спорт гайхамшиган эвийн хүч сэтгэлийн тэнхэгээс идэр тамчны түүхээ бүтээнэ. Цуцшгүй тэнцээр жигүрлэж цуадраа натад дуусгана. Хичээ зүтгэд биднийг очсон хичүү бүхнийг давхад тусалсан. Оцтай насны өдрүүдийг чимсэн оюутан ахын спорт гайхамшиган хичээ зүтгэд биднийг очсон хичүү бүхнийг давхад тусалсан. Оцтай насны